Монгол улсын ерөнхийлөгч Батулга баялаг бүтээгчдийг дэмжих холбооныхон удирдлагууд болон дэмжигч үйлдвэрлэгчдийн хүлээн авч уулзлаа. За энэ хоёр үйлдвэрлэгчдийн зүгээс улсын хурал дээр хэлэлцэгдэхээр зэхэж байгаа жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдийг дэмжих тухай хуулийн шинжилсэн найруулгад оруулах саналаа хэлж, мөн үйлдвэрлэгчдийн боломжийг хулгайлсан улсын хурлын гишүүн сайд нарт хариуцлага тооцохыг шаардлаа. Өнөөдрийн байдлаар Монголын жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид 800 мянган ажлын байр бий болгосон гэсэн статистик мэдээ нь энэ салбарын нийгэмд үзүүлэх үр нөлөөг харуулж байгаа баримт. За тэгвэл 800 мянган ажлын байрыг илүү нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжоо нэмэгдүүлэхийн тулд төрийн бодлого дутагдж байгааг өнөөдөр үйлдвэрлэл эрхлэгчид төрийн тэргуунд уламжилсан юм а. За учир нь яг одоо жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэг дэмжих хуулийн төсөл улсын хурал дээр яригдж байгаа энэ чухал цаг үед дараах зүйл залтуудад нь анхаарлаа хандуулахыг баялаг бүтээгчдийг дэмжих холбооны зүгээс хүссэн юм а. Хуулийн төслийн доорх заалтуудад анхаарч өгнө үү гэдгийг хүсгэсэн юм а. Хамгийн нэгдүгээрт нь жижиг дунд үйлдвэрлэл үйлчлэгээ дэмжих хуулийн шинжилсэн найруулгын төслийн 5-1-1-д бичил бизнес ангилагч гэж байгаа. Ер нь жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчийг 3 хуваагаад бичил болон жижиг дунд гэж ангилсан. Хуулийн төслөөр ингэж явж байсан боловч харамсалтай нь одоо хэлцэж байгаа дээр уг бичил гэсэн үйлдвэрлэл үйлчлэгээ эрхлэгчийг энэ хуулийн төслөөс хассан байгаамаа. Бичил бизнес эрхлэгчид бол 1-9 үнэтэй сарын жилийн 250 сая төгрөгийн борлуулалтын орлоготой байх ёстой. Энэ бичил бизнес эрхлэгчид бол одоо жижиг дунд үйлдвэрлэл эрхэлж байгаа хүмүүсийн дийлэнх олгох буюу 600 гаруй мянган хүний эрх ашиг ингэж явж байгаа учраас энэ заалтыг энэ хуулийн төсөлтөд буцаж оруулах талаар бас анхаарч өгөөч гэж хүсэж байна. Хоёрдугаарт нь уг хуулийн 5-1 дээр борлуулалтын орлогыг 2.5 тэрбум гэж заасан байгаа. 200 хүнтэй гэж заасан. Гэтэл 200 хүнтэй аж ахуйн нэгжүүлвэл хэрвээ шударгаар явдаг бол яагаад ч энэ жижиг дунд үйлдвэрлэлийн ангиллалд багтахгүй ийм байгаамаа. За мөн энэ үеэр Монголын мянган жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл ерөнхийлөгчид хандан өөрсдөд зориулсан мөнгийг дундаас нь хулгайлсан төрийн өндөр албан тушаалтнуудад хариуцлага тооцож тэдний авсан мөнгийг яаралтай эргүүлэн төлүүлж энэ ондоо багтаан зориултын дагуу олгохыг шаардаж байлаа. За учир нь төрийн өндөр албан тушаалтнууд үйлдвэрлэгчдийн өмнөр орж мөнгийг нь авсан учраас үйлдвэрлэгчид өнөө хүртэл анх эхэлсэн байрандаа эргэлцээр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн хүндээ дарлуулсаар байна гэж бохимдож байлаа. Жижиг дундынхны ундаг нэг зүйл бол барьцаа хөрөнгийн асуудал байдаг. 500 саяын зээл хүсээд очиход тэрбум төгрөгийн барьцаа надаас нэгдэг. Би тэгээд төрөөс засгаас дэмжиж гаргаад өгсөн зээлийн батлан даалтын сан гэж байгаа шүү дээ. Энд чинь хүссэн зээлийн 60 хүртэл хувийг нь жижиг дунд үйлдвэрлэгчдэд боломж олох үүднээс барьцаа хөрөнгийн батлан даадгаа би зээлийн батлан даалтын сангаас 60 хүртэл хувиа даалгуулнаа гэд очихоор бид нар шууд зээлийн батлан даалтын самтай хамтарч ажиллахгүй гэж байгаа. За дараа нь экспортод гарах чиг баримжаатай энэ үйлдвэрүүдэд энэ жижиг дунд төрийн зээлийн хэмжээг түлхүү олгож өгөх хэрэгтэй байна. Манай дарга нар болохоор экспорт гэчихэд өөрсдөө экспортын бүх боломжийг хулгайлаад авсан дэндүү харамсалтай байна. Ер нь бол энэ саяын жижиг дундын сан манайхан бүгд ярьж байна 27 санг бүгдийг шалгах хэрэгтэй. Тэгээд заавчлаарай. Тэгээд та бас одоо ард түмэнч мэдж байгаа угаасаа бизнест цаг хугацаа чухал, цаг бол алт гэдэг. Тэгэхээр одоо энэ саяын жижиг дундаас иргэн төлөгдөж байгаа зээлийг одоо энэ оны наанд биднэрт 5-10 чиглэлээр нь даруйхан шийдэж өгмөр байна. Энийг л үсэх гэсэн данаас. Хүн болохоор шийтгүүлэхээр албан тушаалаа өгдөг. Хамгийн хүн шийтгүүлэхээр жирийн иргэн болдог. Жирийн иргэн бид нар одоо гэмт хэрэг хийхээр энэ чинь гэмт хэрэг хийчихэд шүү дээ. Гэмт хэрэг хийчихээр шоронд ордог. Энэ чинь хууль чинь ийм ажиллаад байна шүү дээ. Энийг ийм болгох хэрэгтэй шүү дээ. Тэр хууль ерөөсөө ажиллахгүй байна. За харин Монгол Улсын ерөнхийлөгч Батулга үйлдвэрлэгчдэд тулгамдж байгаа эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд өнөөдрөөс эхлэн баялаг бүтээгчдийг дэмжих холбоотой хамтран ажиллана гэдгийг илэрхийллээ. За төрийн тэргүүн өөрөө бичил бизнесээс гараагаа эхлүүлж жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч байсныхаа хуваар тэдэнд тулгарч байгаа саад бэрхшээлийг ойлгож байна гэсэн юм а. За тиймээс төрийн тэргүүн үйлдвэрлэгчтэйгээ хамт төр чургалсан бүлэг хулгайтай тэмцэж үйлдвэрлэгчид иргэдийн төлөө ажиллана гэж амлалаа. Тийм учраас энэ боломжийг ашиглахын тулд бид нар маш ойрхон нягтарч ажиллах ёстой маа. Та нарын холбоо байдаг бол тэр холбоогоо улам өргөжүүлээ. Удирдах зүйлдөө шударга яг одоо өөрсдийнхөө сонгосон хүмүүсийг оруулаа. Одоо бид нар байн ингэж олнуулаа уулзаад авах боломж байхгүй учраас удирдах зүйлийнхөө төлөөсөн хүмүүсийг байн уулзалтаж мэдээлэл солилцдог ийм гүүрийг өнөөдрөөс эхлээд ингэж хийгээд эхлэмээр байгаамаа. Тэгээд
шийдвэрлэг орё. Ерөнхийдөө хоёр том боломжийг бид өнөөдөр та нар толгоонд шингээгээд авчих. За оюутал буюу Монголд үйлдвэрлэсэн барааг ноолоор болон оюмл бүтээгдэхүүнийг Америк нэгдсэн улсын зах зээл рүү гарах тал дээр жил гарan хөөцөлдлөө. Энэ бол ямар ч байсан конгресст нь одоо асуудлыг оруулаад өргөн барьцсан. Хоёр дугаарт нь та нар сайн анхаарат ав. Энэ улсын төсөв 11 одоо их төгрөгөөс тодорхой хэмжээ буюу 10-аас 15%-ийг тусад нь гаргаад хөгжлийн банкаараа дамжуулаад энэ аж үйлдвэрийн салбар руугаа оруулаач гэсэн. Тэгэхээр яг баялаг бүтээгчдэд тэр хүүгэн мөнгө очоод хөгжлийн банкаараа дамжаад та нарын тэр нөгөө сан гэж яригадаад байгаа авахгүй байгаа мөнгнөөс та нар тэр төслөө бичээд баг хүүтэй удаан хугацааны зээлийг авах ийм хоргийг тавьсан байгаа. За 100 гаруй мянган гишүүд дэмжигчдтэй Монгол улсын 21 аймаг 7 дүүрэх салбар хорооттой баялаг бүтээгчдийг дэмжих холбоо нь цаашдаа үйлдвэрлэгчдийн эрх ашигыг хамгаалах, алдагдсан боломжийг нь эргүүлэн өгөх чиглэлээр төрийн эрх барих шат шатны байгууллагуудад хандан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлийг тойрсон хууль бус бүхний эсрэг тууштай зогсно гэдгээ энэ үеэр хэлжсэн юм а. За энэ санал санаачлагыг нь Монгол улсын ерөнхийлөгч Баттулга дэмжин ажиллахаа илэрхийллээ.